Өнөөдрийн хичээлээр бид IELTS энэ шалгалтад өндөр оноо авахд чухал үүрэг гүйцэтгэдэг академик холбоо, үг болон үгийн санг хэрхэн зөв, оновчтой ашиглах талаар судална. Энэ хичээл нь таныг илүү нарийн албан ёсны англи хэлээр өөрийгөө илэрхийлэхэд туслана. Академик холбоо үгс гэдэг нь эрдэм шинжилгээ сургууль, албан ёсны орчинд хамтдаа байнга хэрэглэгддэг үгсийн нэгдэл юм. Жишээлбэл conduct research буюу судалгаа хийх гэсэн хэлсэн. Do research гэхээс илүү академик, дууралтай байдаг. Эдгээрийг зөв ашиглах нь таны хэлхийг илүү унган, мэргэжлийн түвшинд сонсогдуулна. Эхний чухал холбоо үг бол conduct research. Судалгаа хийх гэсэн утгатай. Судлаачид мэдээлэл цуглуулахын тулд ихэвчлэн өргөн хүрээтэй судалгаа хийдэг. Дараагийнх нь draw a conclusion. Дүгнэлт гаргах. Нотлохоонд үндэслэн бид шалтгааны талаар дүгнэлт гаргаж чадна. Мөн play a crucial role. Чухал үүрэг гүйцэтгэх гэсэн холбоо үг байна. Боловсрол нь нийгмийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Одоо холбоо үг ашиглан нэг дасгал хийцгээе. The study aims to the impact of climate change on biodiversity гэсэн өгүүлбэрийг зөв холбоо үгээр гүйцээгээрэй. Сонголтууд нь make, do, assess, perform. Зөв хариулт нь assess байх ёстой. Учир нь assess the impact буюу нөлөөллийг үнэлэх гэдэг нь академик бичлэгт өргөн хэрэглэгддэг зөв холбоо үг юм. Академик үгийн сан янз бүрийн эрдэм шинжилгээний салбарт түгээмэл хэрэглэгддэг үгсээс бүрддэг. Эдгээр үгс нь нарийн төвөгтэй санааг тодорхой, албан ёсны хэлбэрээр илэрхийлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Академик үгийн санд significant. Ихээхэн чухал гэсэн утгатай үг байна. Дэлхийн дундаж температур ихээхэн нэмэгдсэн байна. Дараагийнх нь hypothesis. Таамаглах. Эрдэмтэд шинэ эм үр дүнтэй байх болно гэж таамаглаж байна. Мөн consequently. Үүний үр дүнд гэсэн үг. Өгдөл тодорхой бус байсан тул үүний үр дүнд нэмэлт судалгаа шаардлагатай. Түгээмэл гаргадаг алдаануудыг хэрхэн засахаа харцгаая. Буруу хэрэглээ. The results showed a big change. Харин зөв нь. The results demonstrated a significant change. Big change гэдэг нь энгийн ярианы хэллэг юм. Харин demonstrated a significant change гэдэг нь академик бичлэгт илүү зохимжтой бөгөөд илүү тодорхой, албан ёсны утгатай. Баяртай.